Номын ах чамгүй бид үнэхээр юу ч хийхгүй юм уу? Уурхай настай гаргасан байхад салбар удаж байх ёстой Шаяан бидэнд энэ аймшигт асуудлыг үлдээчихээс сургаггүй алгуулчих ёстой. Номын дуяангаар салбар удагчийн буруугаар бүү бод. Тэр гаднаас тусламж ирэх арга бодож олсон. Гэтэ тэр мочин бүлмийн ясандаа тултал үзий яддаг их мөрний холбооноос тусламж гуйж байгаа шүү дээ. Энэ биднийг энэ хямралаас яаж гаргах юм бэ? Шаяан үйлдэлийнхээ үр дагаврыг огт тоолгүй толгойд нь орж ирсэн эхний зүйлээ хийдэг. Номын дуяангаар энгийн хүн энэ нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй байж болох ч салбар удаж бол маш онцгой нэгэн сайн мэдээ эргэж ирэхэд гарцаагүй. Чи түнд багч болов хүндлээ үзүүлнэ гэж найдаж байна. Эс бөгөөс би бүлгэмд чамайг буцаах санал тавина шүү. Чамайг Кубанд үлдээж асуудал дэгдэйлэн цэргүүдийг сэтгэл зүгээр тоглуулахыг тоглуулахгүй тулд чин чамбуу чи юу гэж хэлчих вэ? За би цэргүүдийн сэтгэл зүгээр тоглодог гинэ. Асуудал дэгдээдэг гинэ. Тэгвэл би зүгээр л явчихъя. Ах Шаяан салбар удагчийн өөрийгөө биелүүлэхгүй байхад номын ах чамгүй яагаад ч юм түүний талд орчих юм. Бүлэм ийм болчмгүй алдаа гаргасанд санаа зовж байгаа. Гэхдээ би тулаанаас өөр юу ч хийж чадахгүй. Миний багш надад үнэхээр их урам хугарсан байх та. Хадагтай Шаяан та яагаад энэ ганцаараа шанална вэ? Таны санааг юу зовоож байгаа талаар надтай жаах ярилцуул яасан юм бэ? Надад танд хэлэх зүйл алга. Номын ах чамууг хэлснээр уурхад болсон эрг авал орон нутгийн Купенгийн бүлэглүүдийн хийсэн ажил байсан ч үүний нотлогоонд байгаагүй. Ян авахай. Битгий сандраа үндэ Жин оюутан биднийг таныг хай гэж явуулсан юм. Тэрээр Ян авахайгаас нэг жижиг зүйл тусам ч хүссэн гэсэн юм. Жин оюутан гэж юу? Яаж тэгж байдаг юм бэ? Начиг охинд Жи Антон татах ямар гавьяа бай билээ? Ян авахай та Европсын ухаалаг үзэсгэлэнтэй болоход Жин оюутан таныг ихэд биширсэн. Хэрэв чи өдөр бүр Жин оюутан дагаж яваагүй бол бидэнд яаж ийм гүн сэтгэл үлдээх байсан юм бэ? Жин оюутан цэвэр ариун сайхан сэтгэлтэй охтууд хамгийн их дуртай. Ян авахай шиг харахад л хувь тавилангаар холбогдсон мэт сэтгэл төрүүлдэг охин хорхон таардаг. Эмзэг байр суурьтай элдэг зандаа тэрэг эмэгтэй удирдах хамгийн амархан. Шаяан авахай ийм гайхалтай эмэгтэй байсан гэж Янтом ноёнтон тэр үнэхээр тэгж хэлсэн гэж юу? Одоо Янтом ноёнтон нэгээд бухимдаж байгаа учраас танаа хүндэт бүлгийн салбарын мастер Шаяан Купений ерөнхий хөгжлийн огт тоодоггүйгээс болж олон маргаан үүсгээд байгаа. Жишээлбэл уурхай иргэн тухайд энд өөр хүн байхгүй тул энэ нь үнэхээр бидэнтэй холбоотой гэдгийг би зоригтой хэлж чадна. Гэхдээ эцсийн дүндээ энэ бүхэн Шаяаны увайгүй бүдүүлэг зангас болсон гэж юу? Жин оюутан Купенг илүү тогтвортой амар амгалан байгаасаа гэж хүсэж байгаа тул түүнд багахан сургамж өгч ийм увайгүй айшилж өөрийнх нь нөхцөл байдлыг үл тоомжрол байдгийг нь зогсоохыг хүсэж байгаа. Жин оюутан үнэхээр голыг нь олж хэллээ. Тэр Шаяан гэдэг нөхөр үнэхээр муухай зантай. Би түүнийг үнэхээр нүдээд өгмөр байна. Хэрвээ та түүнд сургамж өгч бие зөв авч явдаг болгож чадвал бид дуртай зөвшөөрөн. Жин оюутан яах бодолтой байна? Шаяан бидний анзаараагүй байхад дэлгэмдүүл манай уурхай руу гинтийн дайралт хийж дэлгэвсний урмаас дахин хязгаарч хөдөр олборлох боломжгүй болж тоод амшгүй олон хүн орсон. Энэ бол маш жигжүүрт гэмт хэрэг. Энэхүү маш урвтгай залтай тул залуу эзэн Жээ хүртэл өчүүхэн төдий сэжвэр олж түүнийг буруутгах чадахгүй байна. Хадагтай Ян Шаяаны хийсэн үйлдэлийг буруу шаасан захиа бичиглэн бол залуу эзэнтэй яндав таныг улам ихээр бишрэх нь лавтай. Энэ үнэхээр залуу эзэнт янтаг хүсэж байгаа зүйл гэж юу? Цаг нь ихээр энэ мочин бүлгэмд бага зэрэг нөлөөлнө гэдгийг би мэдж байна. Гэхдээ энэ хэн хийснийг нь мэдэхгүй өнгөрөх жижиг алдаа байх болно. Одоо бүх буруу ганцхан Шаяан тооцно. Үүний үр дүнд Шаяан л үхэж дуусах бөгөөд энэ ерөнхий нөхцөл байдалд нөлөөлөхгүй харин ийм хувь нэмэр оруулсан та салбарын удирдагч албан тушаалд очих боломжтой. Та нар намайг тийм тэнэг гэж удаа эсвэл салбарын албан тушаалд санаа тавьдаг гэж юу? Сүүрс нь манай бүлмийн уурхайнууд амиа алдсан манай бүлмийн ажилчид асуудал үүсгэх гэж ярьсан та муу сайн новшнууд. Одоо та нар намайг өөрийн гараа захиа бичиж мочин бүлгэмд ерөнхий нөхцөл байдалд нөлөөлүүлэн бүлгэмээс урвуулахыг хүсэж байна уу? Буруу ойлгочлоо. Тийм биш.
намайг ярил. Хаттай ян та мэдээж тэнийг биш. Гэхдээ эмэгтэй хүний зөвхөн эмэгтэй хүн л ойлгодог. Бидний хувьд жирийн нэг бүлэмтэй харьцуулах сайн айл гэр гэж юу юм бэ? Залуу эзэнт Янтав таны бүлмээс ураасаа гэж хүсэж байгаа нь зөвхөн тэгснээс тэр зүрх сэтгэлээ нээж тань шиг чөтгөрийн бүлмийн эмэгтэйг хүлээн зөвшөөрч чадах учраас юм. Бодоод үзэж ихэмсэг хийнэ элдэг зантай залуу эзэнт Янтав гэрлэж бүх асуудлыг атаархлыг төрүүлэн мөнхийн амьдралдаа ч атаарахгүй амьдрах нь сайхан биш гэж юу? Би уруудах байсан Шиааныг үнэхээр үзий яддаг залуу эзэн Янтад галзуурчлаа дуртай. Гэхдээ одоо тэр зүгээр л миний дотрыг муухайруулж байна. Би бол мочийн бүлмийн их насны шууд шав. Шиан та намайг яаж үлэмийн ашиг сонирхлыг хохироож нэр хүндийн гутаана гэж юу гэж бодов? Тэр намайг юу гэж бодож байна? Та хоёр тонил. Зэг бидний мэдээлэлээр бол тэр зүгээр л том хөхтэй толгой хасан тэнэг охин. Төлөвлөгөө бүтлгүүтлээ бид үүнийг хийхээр тулд Жи Янтагийн нэрийг хуурамч ашигласан тул түүнд мэдэгдэхгүй байсан дээр. Жи Янтав ямар элдэг ирэмсэг анх уу гэж чи зүгээр л нэг залтай жигшүүртэй хорон санаатан би чиний талаар буруу бодож явж. Энэ бүгд Шиааны буруу хэрэг түүний жентэлмен шиг ирэмсэг байдлын өчүүгэн ч гэсэн шинж байсан бол би яаж хямдхан эмэгтэй шиг Жи Янтад дурлах байсан юм бэ? Жиньян дахь шиншин хот. Эзэн минь та ханаа түрээ голын ирэг дээр салхитай байна. Бие бодоорой. Зүгээр дээ тулааны урлагаар хичээлдэг хүмүүс жижиг өвчнөөс айх шаардлагагүй хэн нэг намайг санаж байгаа байх. Удирдагч байсан болов уу эсвэл шинжи юу? Магадгүй Ерүү, Шиньян, Лян Юу Шунжи, Мин Чэнлян, Чи Лё, Мин Тан, Бай Мимэн, Улаана Шарка, Цэнхэрэ эсвэл Ягаана байсан байх. Эзэн минь та дэндүү сэтэн нүр юм аа. Над шиг ийм төрөлхий гол үзэлтэнтэй хүний бусдын санаанд байгаад орж ирж байхаар хэн мэтээгээ вэ? Энэ хүн үнэхээр зүн бэлэггүй юм. Яг л сүнсэн зодуулахыг хүсэж байгаа юм шиг. Эзэн минь юу болов вэ? Юу ч зүгээр нэгэн бодож байлаа. Салбарын дарга санаа амар байж болно. Таны эзгүй байсан энэ хэдэн өдөр бүх зүйл зүгээр байсан. Кубаны тэр новчнууд ямар залжин зүйл хийгээгүй. Байлтай мансуур юм шиг идэж уух дуршилгүй болчихсон. Тийм байхыг аргагүй Шиан бол нууцаар дурласан хүний дагаж мөрдөхөөс цаашгүй сэтгэл нь ил гаргах зориггүй охин. Шиан хөөе ухаан ордоо. Шиан чих мөрний холбоотой бүхнийг зогсуулсан уу? Айлгаад алчих шатлаа. Тийм ээ болчихсон. Эзэн хааны ордноор тогтоосон уурханы татвыг зогсуулсан. Шиан ямар галзуурлан хүрчих вэ? Сайн байна Шиан. Чамайг өөрөөр хардаг боллоо. Ер нь чи юу хэлэх гээд байгаа юм бэ? Онцгой зүйлгүй. Чи мочийн бүлмийн нэр хүндэд унгаахгүй тулд Кубаныг хяналтаа авах ёстой. Би Жи Янтагийн хуурамч ханхүүгийн царайг нь уурлан хуу татах болно. Чиний хандлага яагаад ийм огцом өөрчлөгдсөнийг мэдэхгүй ч ямар тач надад чиний тусламж хэрэгтэй нэг зүйл байна. Энэ удаа Жи Янтан бид хоёр нөхцөл байдлыг эргүүлэх гол түлхүүр нь л их мөрний холбоо гэдэг дээр санал нэг байгаасаа. Их мөрний холбооны толгой Жин нэлээд залтай эмэгчин үнэг. Эмэгчин баавгай юм. Тэр хүйтэн төмрийн өдрийг мочийн бүлгэн болон нутгийн Кубаны томчууд зэрэг зарсан бидний хоорондын байлдахыг холоос аюулгүй ажиллаад дараа нь ашгийг нь хүртэх гэсэн оролдлого байлаа. Түүний үр дүнд нөхцөл байдал эхэлсэн зэгтээ иргэн ирлээ. Энэ бүх талбаанаас хэн ч үр дүнтэй зүйл олж авахгүй. Яагаад жаахан жихүүн байна вэ? Дахиад асуудал дэлгээд үзээрэй. Эзэн Шианд бүдүүлэг хандаад үзээрэй. Нэг хүнтэй мочийн бүлгэн энэ хідэн навсгар бөглөө газар бүлэгтээ тэнцэж байлцсан тэр чигээр ялагдсантай л адил. Хэрэв бид өөр газар байсан бол уурхай эрхийг тооцох шаардлагагүй. Тэдний бүхэл бүтэн гэр бүлийг нустгаж үнсийг салхинд эсгэх байсан. Энэ л чөтгөрийн бүлгэмүүдийн арга барил. Гэхдээ надад нэг төлөвлөгөө байна. Манай өрсөлдөгчид
багтаа хөлөг онгоцууд нь бараг хоосон байгаад бол тэдний 3 хоногийн дотор Кубанд ирнэ гэж тооцоолж болно. Тиймээс тэдний хөдрийн хөлөг онгоцуудыг хязгаарч буцаж ирэхгүй болгоцгоё. Хөлөгийг нь гозолдуулах уу? Би ч бас тэгэх бодолтой байсан. Тэгвэл жирэн чам уу? Газрын байдлыг судалж отолт хийх газраас сонгоод манай Тэнгисэн зэргийн цувааны цэргүүдийг эргүүлэн тат. Манай хөдрийн хөлөг онгоцнууд хамгаалтгүй үлдэх тул энэ баг зэрэг эрсдэлтэй. Гэхдээ зөвдөөс энэ салбарт хангалттай хүн хүч байхгүй бол бүгдийг нэг дор цуглуулж аянган мэт цохилт өгөх хэрэгтэй. Шиан Эрдэлтны урлагийн хувьд чи бол чамуу хоёр доогоо туршилтад тэдний хөлөг онгоцуудыг эзэлж хөдрийг дээрэмдэх нь та хоёрын мандал айлна. Би чамайг хөлдөөн. Би чамайг хөлдөөж ална. За бид зохицуулна. Ачуу, яагаад энд улам хүйтэн болоод байна вэ? Сайн байна Мочийн бүлмийн Кубын салбар энэ удаа бүрэн хүчээрээ гарч том амжилт олох болно. 2 хоногийн дараа сүгд гараа ардаа ав эсбөгөөс өршөөлгүй ална. Нэг л зүйл буруу байна. Хөлөг онгоц жирийн завчнаар дүүрэн байна. Нутгийн Кубын бүлэглээс нэг ч хүн алга. Ойрон цааны хийх шаардлагагүй зорилгоо хүрсэн сайн хэрэг биш үү? Би тэд ямар ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй хөдрийг зүгээр л тээвэрлэнэ гэж байхгүй. Тэдний өмс хаана байна? Бидний дайснууд хаана байна? Тэгэхээр асуудал нь хөлөг онгоц эсвэл хөдөртэй биш, харин хүмүүстэй байна гэсэн үг үү? Би Кубын практикуудыг удирдагчид хаана байгааг мэдхээр тагнуул ашигласан. Тэд Шиа хоёртой хамт хотод байсан тул командлагч офицер байхгүй. Саргүй салхитай шөнийг далимдуулан хөдрийг булааж хөлөг дээр хүмүүсийг улам мөргөө устгахаар шийдсэн юм. Гэтэл одоо байдлыг харахад тэд биднийг зовиод хөлөг онгоцны буулгахаар уруу татсан бол тиймээс бидний тагнуулуудын мэдээлэл буруу аж. Өрсөлдөгчид маань манай бүлмийн хөдрийг хөлөг онгоцуудыг дээрэмдэхээр болсон байх вэ гэж санаа зовж байна. Бэбэ үүнийг юу гэх гээвэ? Баазын уралдаан уу? Тэдний хөдөр ердөө 3,000 гаруй жин. Харин манайх 4,747,861-ээс багагүй жин шүү дээ. Ямар сайн арга вэ? Үнэхээр сайн арга байна. Өө чанам уураа дарахын тулд усан үзэн мэт маш амттай шүү. Би яаж идэж чадах юм бэ? Жаннаны уулзалт нөгөөдөр болно. Тиймээс бид их мөрний холбооноос дахиад хөдөр худалдаж авсан ч оройтох болно. Хөлөг онгоцон дээр голын уснаас амжигаараа залгуулдаг жирийн завчид байгаа тул тэднийг дэмий бүү хай. Тэдэнд мах дэрс өг чаналтандаа байлгадраа сулал. Энэ Жи онтогийн бас нэгэн төлөвлөгөө байсан гэж үү? Миний бодж олсондоо үргэлж төстэй байх юм сонирхолтой. Манай хөдрийн хувьд тосолмож гоохот оройтсон. Гэхдээ сандах хэрэггүй. Би бүхнийг зогсуулна. Жаннаны уулзалт дээр үр дүнг нь өөртөө хараарай. Салби эзэн танд өөр төлөвлөгөө байгаа юм биш үү? Энэ хооронд бүгдээрээ ганц шаар үлдээлгүй аваарай. Хөдрийг иргэдээр гаргаад хуурай газрыг Кубын руу буцааж яв. Төлөвлөгөө үнэхээр гайхалтай байлаа. 1-р хурамч мэдээлэл заснаас Мочийн бүлгийн тагнуулууд бидний хотод байгаа гэж бодсон ч үүндээ бид энд оролтод байсан. 2-дугаарт 3,000 жин хөдрийг өгөөш болгож ашиглаад өрсөлдөгчийн давуу байрлалаас нь гарч ирэхэд нь уруу татж Мочийн бүлгийн хамгаалагчдыг явуулснаар тэдний хөдрийн хөлөг онгоцуудыг дээрэмдэх амархан болсон. Хамсалтай тэр хөдрүүдийг хөлс хүчээр урсан олсон алтан мөнгөөр худалдаж авсан юм. Хаттай та дэндүү харамч юм а. 3,000 жиг 40,000 гаруй жингээс солих боломжтой. Ийм гайхалтай 8 дээр хэдий ч нэг байна. Төдөж өнөө сайн шүү дээ. Миний хэлснийг санаарай. Дур мэдэг хүн алж болохгүй. Хөдрийг зөөсний дараа тэр завны хүмүүсийг түр хугацаанд түгжиж Жаннаны уулзалтын нөхцөл байдлыг намжсан гараа судлаарай. Мочийн бүлмийн арга нь барагдсан. Одоо чи яах гэж байна Шиан? Жаннаны уулзалтын өдөр Жаннаны захиргааны бүс шигбүү. Залуу эзэнтэй янтаагийн илдэг зөөлөн нэр төвштэй авиас чадвараар гайхуулдаггүй бардам зангуу нэгэн гэж ярьцгаадаг. Хаан эзэнт гүрний Жаннаны захиргааны бүсний эзэн хааны байцаагч төрөлх байрны мэдрэлтэн за тань юу? Өнөөдөр тантай уулзсан таныг үнэхээр даруй төлөв эрхэм мөн элдэг нэртэй хунтааж цолонд хүртгүүц нэгэн болохыг харлаа. Ахаа та хэтэрхий элдэг байна. Би зүгээр л ацтайдаа бусдад байгаа бишрэгдэж ийм талаар дуудуулдаг юм. Даруй төлөв эрхэм мөн гэдэг бол үнэндээ дэндүү магтаал юм.
Хаттад аюун гэрэл гээгээ шиг тунгалдаг оюун ухаантай боловсон дүрхтэй эрхэмзэг төрөлхийн сэтгэл татан бурханлаг уран найрын ур чадварыг агуулсан. Сайдаг гайхшинал төрүүлдэг. Үнэхээр энэ үеийн буддын шашны шинжаагийн хамгийн шилдэг шавь гэж нэрлэх зохистой нэг юм. Битгий өгөөдөр ахмадаа зөвхөн уулнаас гарч ажилласан энэ хугацаанд л миний бясалгал гүйхэн хിവэрэ байгаа мэдрэлээ. Би хийдэд 20 шахам жил цэвэр тунгалаг элний зорилгоор бясалгалсан ч энэ дэлхийн мөнх бус ертөнцтэй нүүр тулахтаа бага зүйл гангасан. Ийм гэгэрлийн агшинг мэдрэг чамд хэдий хэцүү байсан байх. Гэхдээ чи миний зүрхийг хөдөлгөдөг зүйл бол цөөрөм тусан хуурмаг сарнаас өөр юу ч биш. Миний итгэл үнэмшлэн хамгаалах сэтгэл зүй бол жинхэнэ биеийн нэгэн хэсэг юм. Гэх зарчмыг ойлгох үед төрлөх хүрээнд хүрэх нь аяндаа болно. Даюун чиний багшийн авга эгч эзэн хааны татвар ян хэрв бид биечлэн уулзвал чамайг онцгойлон анхаарч халамжлахыг нийслэлд надад даалгасан юм. Эхлээд суудалтаа тоглоно уу? Өнөөдрийн жинаны уралдаанд бид 3,000-аас илүүгээр жингийн татвар төлдөгч түүнийг хашуулагчгүй ач холбогдол ойлгож байна. Эзэн Цяо таныг таалан сойрхож хүлээж авна гэж найдаж байна. Бид эзэн хааны ордонд өргөл 10,000 жин хүүдэн төмний хөдөөж тусгайлан өргөн барьж байна. Хаха ийм сүр дүлэнтэй авчирж байгааг чинь надад зовж мэдэгдхийг хүссэнтэй адил биш гэж үү? Гэвч энэ талархлын бэлэг алдарт гавьяд магтлаа хүртгөөс тул эзэн хааны ордын нэрийн өмнөөс та бүхэн талархъя. Янтов залуу эзэн бид дөрвийг Цяо ноёны тааллыг нэг алхам төрүүлж олж аваад дараа нь мочийн мүлгэмдээ тооцоо бодохын тулд Жананы уулзалтыг аль болох хурдан очихыг хүссэн. Мочийн мүлгэмдүүдийг авч тэднийг сүрүүлэх нь үнэхээр гайхалтай. 10,000 жин өгөхгүй үлдсэн ч 30,000 жин нь бидний баяжуулахад хангалттай хүрнэ. Өөр нэг бүлэглэл ирж байна. Шинкүү овгон тэднээс нь сэлүүртэй гайхалтай далайг суугаад захирахтай гаргууд усандаа тулдахдаа аянга бит хордоо хүснээ чөлөөтэй хөдөлгдөг тул тэднийг дутуу унаж болохгүй. Шекун овгийн удирдагч сун эзэмсэн хүрээний 9-р давхраг Ахмад Цяо тантай уулзсандаа баяртай байна. Тэр аль бүлээн овг хэдий тэдний планы урлагийн онцгой биш ч гэсэн тэдний бизнесийн арга барил нэлээд сайн ихээхэн эд хөрөнгөтэй бөгөөд өрмөц авьяастай олон ачаалттай хүмүүсийг дэмждэг. Үлийн овгийн удирдагч эзэмсэн хүрээний 7-р давхраг Ахмад Цяо тантай уулзсан байна шүү. Хөгшин үү таныг харах болгонууд минь гялбах юм. Та бүхэнтэй уулзалгаа утсан байна шүү. Шиа овгийн удирдагч Пэн олдмол хүрээний 9-р давхраг. Энэ бол Шиа хотын овгийн удирдагч Пэн. Тэр элдв төхөөрөмж нарийн байгаж хэрэгсэл хийхдээ гаргууд бөгөөд эзэн хааны ордонд өндрөөр үнэлэгддэг. Энэ 3 нэр дээр их мөрний эвсэлтэй холбоотон боловч тэдэнтэй бүрэн нэгтээс дулцсаар ирсэн. Тиймээс та нар Кубань суурьшвал тэдэнтэй илүү ойртох боломжтой. Хэрвээ их мөрний эсвэл дахин хүрээгээ тэлж Жананы захиргааны бүсийг ноёрхвол тэднийг 1-р зэрэглэлийн овг гэж үзэх болно. Эзэн хааны ордонч ямар ч бүлгэмж ийм зүйл болохыг хүсэхгүй. Ямар ч тач хан гүрний нийгмийн дэг журмын аль хэдийн тогтсон тул дахин нэг том бүлгэм гарч ирвэл илүү их маргаан нэгтгэн гарцаагүй. Намын дүүшээ чи нэг л бодлогошсон харагдаж байна. Их мөрний эвсэлтэй хэрхэн ярьцах талаар бодох нь арай эрт биш гэж би бодож байлаа. Ямар ч тач мочийн мүлгэмийн ямар арга хэмэх нууж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Дээрээс нь яг таарсан юм шиг хоцорж ирж байгаа нь их мөрний эвсэл овлон мочийн мүлгэм хоёр нь байна. Хараал хожцохоо зутгахгүй би дөнгөжл амтанд нь орж байна. Чиний надад авах хүссэн энэ мөөдөд тоглоом мөнхөө сонирхолтой юм. Алив дахиад 100 үе тоглоё. Тэгэл орой болж байна. Бид Жананы уулзалт руу явах хэрэгтэй. Гэхдээ хамтдаа явахын зохимжгүй тул эхлээд салсан дээр байх. Том дарга Жэн та өнгөрсөн өдөр надад юу гэж амласан санаарай. Чи намайг амлалтанд буцахгүй гэдэгт итгэлтэй байхын тулд энэ маажингаа намайг баясгах гэж энд хүртэл зорж ирсэн юм биз дээ. За би нөхцөл байдлыг сайн мэдж байна. Мочийн мүлгэмийн бодож олсон ийм сайхан хамгаалалтыг ашиглахгүй бол харамсалтай хэрэг болно. Тэгвэл бид түрүүлээд явъя. Жил бүрийн Жананы уулзалтын зарим нь баярлаж зарим нь гуниглажхан гарцаагүй.
Гэвч өнөөдөр энэ дээрс нь та бүгд тайван тухтай харагдаж байна. Тэр ч бүгд бие биенээ шоглох завтай байгааг нь харж байна. Обгийн үдэгчдээ та бүхэн энэ жил их мөрний албатай хийсэн нууц маргаанаас болж гашуудал амсангүй бололтой. Бид гурав энэ жил тактикаа өөрчилж хэдэн жижиг зайл мехийг хэрэглэсэн юм. Эцэст нь бид газар нутгаа хадгалж их мөрний холбоог хол байлгаж чадлаа. Тэр жин хичнээн залтай байсан шийтгэл хүлээлгүйгээр малтарч чадахгүй. Энэ сайн гэхдээ ил гаргаж болохгүй зүйлс гэж байдгийг хизээч бүү мартаа. Ялангуяа энэ буурхайн үйл ажиллагааны сатааруулах болно. Бол хүйдэн түмний өдөр бол эзэн хааны ордонд өндрөө үнэлэгдэх маш чухал бараа. Жинний захиргааны бүсийн эдгээр овгууд нэлээд найдваргүй тул эзэн хааны ордон хувийн их мөрний холбоог хяналтандаа байлгахын тулд тайш шуан бүлгэн болон буддын шинжаагийг авчрах нь хамгийн ашигтай. Купений иргэн тойронд дахь уурхайн үед газруудад хэд хэдэн осол гарсан гэж сонссон. Хамтдаа тэр гамшуунд бүгд мочийн бүлгийн дээрэнгүй ухаагүй боловссон бөгөөд тэд олон тооны хэрэг явдал үүсгэж байгаа ч үйлдэл нь маш нууцлаг байсан тул бид ямар ч нотлог амьд олж чадаагүй тул гомдлоо дотроо л хадгалсаар өөр аргагүй хадгалгаас. Гэтэ санаа амар байж цаана оюунд хичнээн гашуу хэцүү байсан ч бид эзэн хааны ордонд төлөх өөрөө тавихгүй энэ удаагийн уурхайн татвар багасахгүй харин ч нэмэгдэнэ. Мочийн бүлгийн увайгүй үйлдэлээс болж бүтэн хот эмх замраагүй байдалд орсон Купен дэх манай бүх нутаг нэгтэнгүүд эзэн хааны ордонд шудраг усыг захиурна гэж найдаж байна. Би та нар юу бодож байгааг мэдж байна. Гэтэ хан гүрнийг үүсгэн байгуулсан гэрээний дагуу ордон зөвхөн хяналт тавих үүрэгтэй. Мөн бүлгэмүүд болон овгуудын хоорондын зөрчилд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хэрэв мочийн бүлгэм татвараа төлөхгүй бол энэ гэрээг зөрчсөн эрэг болж ордон та нарыг дэмжих шудраг шалтгаантай болно. Тэгэхээр бид өөрсдийн мочийн бүлгэмийн уурхай татварыг бүрэн төлж чадна гэж байхгүй. Хаха тэд ирэхээс айж байгааг харахгүй байна уу? Тэд ичгтээ ирж чадахгүй байна. Жанны захиргааны бүсийн таан бүсийн бацаанууд бас цяа бүгтээ хөгшин толгой. Би та нарыг үнэхээр их сансан шүү. Ирлээ их мөрний эрсдлийн дуртай хүчээ гайхуулах үзүүлбэрийн эндээ. Тэнгэрийн их чөлөөний арга их даргажээ. Тэн чи хүнтэй мэдлэг болгондоо ийм их урам зориг сүрж авахлын задгаа байдлаар ханддаг чинь жаахан дийлэхгүй юм. Өнгөрсөн жил чи бүр завиа хүртэл шидчихсэн шүү дээ. Гэхдээ их аргаа чиний биеийн гялбар яачихва. Чи эртний эмх замраагүй байдлыг эрхэлдэг дайчдын бичээсэндээ ахис төвшил гаргаж галзуусан төрөлхтний энерги эцэст нь хянаж чаддаг болсон юм биш үү? Энэ үнэхээр тэмдэглэх зохистой эрэг байна. Хөгшин цай чи өөрөө ч муугүй байна. Би чиний тархийг чинь сүлбэх гэж бодож байлаа. Чи тэнгэрийн үндсэн эрх чөлөөний аргадаа уламжлалт чадварлаг болж байх шиг юм байна. Чи дотоош орж суусанд юутай ч энэ мөрөгтэй холбооны газруудад ихэвчлэн тоглодог ПГО-тай багж төстэй юм шиг байна. Үүнийг маажан гэдэг бөгөөд маш сонирхолтой. Энэ бол мочийн бүлгийн салбарын мастер Шэйгэн зохиосон мөрөөдөө тоглоом. Хамтдаа хэдэн үе тоглолцгоё яаж байна? Өдөр бүхэлдээ бүгдээр харанхуй зүүн салхи сэвэлж бурхан бороо оруулах мэт. Бурханлаг нэгэнийг баяртай үлэмжил оройд гэртээ харахтаа мартана. Одоо намайг хэн чимэх вэ? Бүүдгэр бөгөөд гүн нүд гэлбэм гэв сүнслэг мөн чанартай. Энэ дуу хэн зохиосон юм бол үгүй ер нь ийм магтаал бичиж чадах нь энэ ертөнцид байдаг гэж үү? Би энэ эргэн тойронд их энэ энерги бүрхэж байгааг бүдэг бодог мэдэрч байна. Гэвч ухаалаг мэдрэхгүйгээр шалгахад энэ энерги өнгөцхөн бөгөөд дүүрэн биш байна. Энэ зүгээр хоосон хүч үзүүлж байгаа болтой. Залуу эзэн таны тай шуан бүлгийн бузар мууг хөөн залуучдаа сайн та нэг хараад өгөхгүй юу? Би үүнийг ашиглахын тулд нууц арга ашиглая. Энэ үнэхээр сүнснүүд гэж үү гэсэн хэдий тэдний дүр төрх тодорхойг бүдэг бадаг тул хор хөнөөл учруулалтад хангалтгүй. Гэхдээ энэ ямар ч сүнстэй харилцаж сүнснүүдийг өдөртөө харах мөн. Би ийм юрбусын бузар муу техникийг зөвхөн бүлгэмийн цуглуулсан эртний юмнуудаас л харж байсан. Мочийн бүлгэм энэ өвийг хаанаас олж авсан юм бол? Удаан үлээсэнд уучлаарай. Би Шэйгэн Купен хот дахь мочийн бүлгийн салбарын мастер татварыг төлбөрт зориулан хөдрийг бэлдэх процессондоо туйлын хийчихэж байна. Миний сонсогдоод салбарын мастер Шэйгэн олдон төлөвийн 9-р давхрын бясалгач биш гэлөө.
тэр энерги ашигласан эд зүйлсийг удирдах тэнгэр дүүрэн нисэж байна. Энэ бол зөвхөн төрөлх хүрээний мэргэжилтний л ашиглаж чаддаг техник. Тэрээс үүнийг хийж чадваа. Тэр аимшигтай ч гэсэн байж таарахгүй. Үүслийн оноовлоо гайхшил Пендалт, гайхшил Вуулян, гайхшил Лоншав, гайхшил Сонжин, Ван Шишан, Шин Дайлин. Үүслийн оноос сайн ургац байна. Эдгээр ахлагчдын ярьж байгаа бодгоо тэд юу ч анзаараагүй намайг төрөлх хүрээний мэргэжилтэн гэж бодож байна. Цаа Танхиу, Жин зэрэг төрөлх хүрээний мэргэжилтнүүд хачиргалтай зүйлийг амархан мэдэж чадахч тэд сүнс харж чадахгүй бололтой. Хөө тэр Шэд аюунч муухай биш юм аа. Гэхдээ миний эхнэр шиг сэтгэл татан байхааргүй дэндүү хуучинсаг харагдаж байна. Харамсалтай. Салби мастер Шэ таны сүнстэй харилцах сүнс удирдах чадвар үнэхээр юу байсан тул та Могочийн мөлмийн онцгой авьяаст сууд хүн гэдэгтээ зогцох юм. Зөвхөн анхдагч урханы жинхэнэ тэнгэрлэг мантраг бясалгалсан жи янтал сүнсний тод харж чадна. Тайшва мөлмийн техникүүд сүнс номготуулах тохиромжтой бололтой. Нөгөө тал Сианыг хэд ойртуулахгүй 100 сүнсний шөнийн алхааг холоос гүйцэтгэсэн үнэхээр зөв сонголт байлаа. Түүнд энэ хөдөлгөөнийг ашиглах ямар ч амаргүй байсан тул дараа нь яаж нөхөж өгөхөө бодно доо. Та намайг хэтрүүлэн багтлаа залуу эзэнтэй янтав. Энэ бол зүгээр л нэг гоёмсон мэх байсан. Тайзан дээр гарах зүйлээ биш. Бөгөөд тайшаа мөлмийн арга барил шиг сүр жавхлантай агуу биш. Мачийн мөлмийн Шэ Ахмад цаавд хүндэл үзүүлж байна. Гэхдээ миний ойлгохгүй нэг зүйл байна. Хіднүү салби мастер Шэ. Жананы уулзсан дээр яагаад гадны хүмүүс байгаа юм бэ? Тайшаа мөлмийн эсвэл будны шинжааныг оролцох эрхтэй байсныг би санахгүй юм байна. Эдэн хоёр бол миний дүүнер. Би тэднийг юм үзүүлэхэд дагуулж ирсэн юм. Битгий санаа зовоорой салби эзэн Шэ. Орой болж байна. Тиймээс суудалдаа сууцгаас дээр байх. Би Жинняны ууланд цаатуулмааргүй байна. Тэгвэл элдэг талгаснаас өнтөр хүлээж авсан дээр юм байна. Жин хоёр эзэн хааны ордонтой нэлээд сайн харилцаатай юм шиг байна. Цаа угт энэ хүнийг хүртэл өөртөө дэмжүүлэхээр гуйж байж чадсан байх ч. Би эхлээд хэдэн энгийн зүйл хэлье. Жананы уулсан дээр чанга тогтсон дүрмтэй. Тиймээс хүн бүр үүнийг дагах ёстой. Эзэн хааны ордныг төлөөлөн бид уурхайн татварыг хураах шаардлагатай. Бол дэг журмыг сахиулах үүрэгтэй. Уурхайн талбайн хувиа өөрсдөө тохиролцоно. Эзэн хааны ордонд хөндлөнгөөс оролцохгүй. Хэрэв хомсдол үүсэх эсвэл чанар нь хэд муу байвал эзэн хааны ордонд тухайн хүчний олборлох эрхийг цуцалж бусад хүчинд шилжүүлсэн өөрсдөд нь хуваарлуулах болно. Жиннаны өөрсдөө сэтгэл санамжтай үр дүнд хүрэхээс эсн бүхний өөрсдийн чадвараар хэрхэн харуулахаас шалтгаална. Одоо бүс нутгийн янз бүрийн уурхайн талбайн татварын дэвтрүүдийг танилцуулж уншиж сонирдуулах болно. Жинаны Жан хотын бүртгэл өнгөрсөн жилийн цагаан сарын шөнийн 8-наас энэ жилийн цагаан сарын шөнийн 8 хүртэл хүйдэн төмөрийн өдрийн нийт олборлолт 120,000 катти байснаас 45,000 маш сайн чанарынх, 58,000 сайн чанарынх, 12,000 дундад чанарынх, 5,000 гологдол чанарын байв. Сайн болон түүнээс дээш чанарын 36,000 каттиг хүйдэн төмрийн өдөр тушаах ёстой ба татварыг бүрэн төлсөн. Жинаны Шаку хотын бүртгэл өнгөрсөн он цагаан сарын шөнийн 8-аас энэ он цагийн сарын шөнийн 8 хүртэл хүйдэн төмрийн хөдний нийт олборлол 113,000 жин байсан бол ба түүнээс 47,000 онцгой, 55,000 сайн, 6,000 хэвийн, 5,000 гологдол чанартай байсан бол түүнээс дээш чанартай 30,600 жин хүйдэн төмрийн хөдөр тушаах ёстой. Бөгөөд татвараа бүрэн төлсөн. Жинаны Ульян хот бүртгэл, Жинаны Лин Ан хотын бүртгэл, Жинаны Ишин хотын бүртгэл, Жинаны Купен хотын бүртгэл, Мочийн мөлмийн уурхайн талбай өнгөрсөн он цагийн сарын шөнийн 8-аас энэ цаг үеийн шөнийн 8 хүртэлх хүйдэн төмрийн хөдрийн нийт олборлол 160,000 жин байсан ба түүнээс 79,000 онцгой, 49,000 сайн, 27,000 хэвийн, 5,000 гологдол чанартай сайн болон түүнээс дээш чанартай 40,800 жин хүйдэн төмрийн өдөр тушаах ёстой. Бөгөөд татвараа бүрэн төлсөн. Шиан чи чих зэрэгтэй юм аа. Ийм дими байж үннийг говьлох зүрхлэж гинэ. Юу болоод байна? Цаа эзэнтэй таны мэдээгүй зүйл байна. Кубаны уурхаад аргаараас осол гарсан тул бүртгэл дээрх олборлолын хэмжээ үнэн байж болох эцсийн хөдрийг татварыг бүрэн төлөөгүй нь лавтай. Шэн Шэн бидний чамд
чамайг ямар нэгэн арга хэрэглэх байх гэж бодсон ч эзэн хааны орныг хуурах гэж оролдоно гэж огт сонсонгүй. Энэ бол уучлшгүй гэмтэрэг. Миний хүдэр замдаа явж байгаа чиний эснийг зүгээр л алга болчихно гэж үү? Банкир жав таан шиг авилгагч хэрнээ гим зэмгүй царайлдаг үнийг харахад үнэхээр жигшүүртэй юм. Замдаг энэ хөөргөд салбарын эзэн шээ диймээ ярих бол манай хүмүүс боомтыг ашиглаж байгаа чамайг буцааж ирэхийг чинь харсан. Гэхдээ хүдэр атсан усан онгоцлав харагдаагүй. Тэгэхээр чиний хүдэр ямар голын замаар тээвэрлэж байгааг хэлээч. Мочийн бүлэг мөхөл хаалгыг нь тогшиж байхад хүдрээ тушаана гэж зүтгэсээр байх уу? Зүгээр л амь насаа төлбөө хийчих вэ? Салбарын эзэн шээ хэлэх зүйл байна уу? Та нар их яараа вэ? Эренгүүтээ хүдрээ тушаах ёстой гэж хэн тогтоосон юм? Хэдхэн цаг хүлээж? Эсвэл шамбраам чинь өвдөөд суудал дээр татаж чадахгүй байна уу? Чанар цаг нь болоод бүр үр дүн аяндаа гарна. Томоохон татвар төлөгч. Ахмад цаа мочийн бүлэм зүгээр сүрдүүлж утгагүйгээр цаг очиж байна. Би тэдний Кубын хөөхийг санд болгож байна. Мочийн бүлмийн нөхцөл байдлыг бид бүгд сайн мэдж байгаа. Тиймээс салбарын удирдагчдаа сүүлчийн тэмцэлээ хийж үлдсэн нэр төрөө алдах хэрэггүй. Та нүрээ аврах боломжтой. Дээрээс нь сайн дураараа бууж өгсөн дээр. Кубаны уурхад талбай юу болсныг эсвэл миний хүдэр яаж алга болсныг мэдээгүй юм шиг жүжиглсээр л байх уу? Та нар гартаа жаахан хүдэртэй гээд битгий их зан гаргах. Хэрэг мочийн бүлэм уурхай ирэхээ алдвал бид тэр цагаас хойш зөвхөн өөрсдийнхөө аашлах болно. Одоо битгий идэрхий хөөр. Гэхдээ ирээдүйд бид та нартай тооцоо бодох үеэс болгоомжлж яваарай. Шээ мочийн бүлэм бидний олонний өмнө илт сүрдүүлэх гэж зүрхлэв. Салбарын удирдагч Ахмад цаа энэ харж байгаа Кубаны эдгээр ноёдыг түүний нүдэн дээр сүдүүлэх нь арай хэтэрч байна. Янтаа байхад намайг буруугаар битгий ойлгоорой. Мочийн бүлэм хязгаар шалтгаангүйгээр асуудал хайдаггүй. Хэрэв бид тэгвэл гацаагүй зохистой шалтгаан байж таарна. Салбарын удирдагч би Кубаны энэ хоёр новшийн номын эмэгтэй Дүү Ян эрийг гуйнд хүрэх гэж оролдсныг төлөө зодож өгсөн. Та энэ удаа миний тал зогсох ёстой шүү. Салбарын удирдагч. Хэрэв би сэтгэлээ амрааж чадахгүй бол би дахиж амьд явахын хэрэггүй. Харж байна уу? Би зохистой шалтгаан байсан гэж хэлсэн шүү дээ. Чанар энэ хүмүүсийг тэргүүн ууд буцааж өг. Энэ удаад бид зүгээр зодоод өнгөрнө. Гэхдээ дахиад ийм зүйл тохиолдвол зүгээр л хөнгөлжих. Ирхмүүдээ та нар сайн идэж ууж бие бодоод тэгхгүй бол нэг л өдөр танай гэр бүл тэр жигтэй гэнэт үхэж хүмүүс үүнийг мочийн бүлмийн хийсэн хэрэг гэж бодох вэ? Шэян ямар ч шалтгаангүйгээр хүмүүс татж байгаа тэр Шэян гэдэг нь тодорхой байна. Та нарын энэ эцэс төгсрөг дарамт энэ нэмэргүй хэрэг хүдрээ гаргаж ирж чадахгүй бол зүгээр зайлцгаа. Илтгэж байна. Эзэн минь боомтод өнгөрсөн сая шинэ хүдрийн хөлөг онгоц ирлээ. Юу ийм байж тарахгүй. Хэрэг мочийн бүлэм үнэхээр хүдэртэй бол тэгвэл бидний бүх хичээл зүтгэд талаар өнгөрлөө гэж үү? Залуу эзэн чи та яаралтай ямар нэгэн зүйл хийж сэдэх хэрэгтэй. Салбарын мастер шээ үнэхээр чадварлаг юм биширмээр. Их мөрний холбоо мочийн бүлмийн тоглоомоос гарах бодлого бололтой. Жин эр үнэхээр гайхалтай эмэгтэй юм. Гэхдээ зүгээр би үүнд ирснээс сэтгэл зүйн хувьд бэлэн байсан. Даюун хэрэг мочийн бүлэм уурхайн татвар шударгаа тушаалбал чи юу ч хийж чадахгүй. Эзэн хааны ордонд гэрээгээ дагах ёстой. Ахмад цаав надаас болж эргэлзэх хэрэггүй. Буддын шинжээнд дүрмийн зөрчиг бодлогогүй. Орой болж байна. Кубаны уурхайн татвар ирсэнд бол хүдрийн шалгалтыг эхлүүлье. Жианы хот нийт 36,500 жин сайн байна. Маш сайн. Чанарын хүдэр атсан 5 хөлөг онгоц. Жинаны Шекүү хот 34 жин сайн ба маш сайн чанарын хүдэр атсан 6 хөлөг онгоц. Жинаны Кубын хот мочийн бүлмийн уурхайн талбай нийт 40,600 жин сайн ба маш сайн чанарын хүдэр атсан 12 хөлөг онгоц. Жинаны Улийн хот, Жинаны Лин Ан хот, Жинаны Шээ хот. Энэ хааны ордонд дэлгэнэхийн тулд энэ жил 7,000-аар илүү татвар төлж нийт 10,000 жин болгосон гэж сонслоо. Үнэхээр биширмээр юм. Чи юу хэлэх гээд байна? Өөрөөр битгий их бахарх. Шээ бидний өмнө олон жил байна. Чиний өмнө олон жил байна гэж үү? Сайхан л юм. Гэхдээ чамд тийм боломж олдох эсэхийг мэдэхгүй юм. Нэг л биш байна. Шианы ааш их хачин байна.
хачин байна. Нэг л биш Шианы ааш нэг л хачин байна. Их мөрний холбооноос 2 удаа худалдан авалт хийснээс гадна түнд өөр ямар нэг нууц арга байгаа юм болов. Жинаны Купен парксуудын уурхайн талбай дээд зэргийн чанартай нийт 10,000 кт өдөр ач нэг өдрийн онго хөлөг. Энэ буруу байна. Их мөрний холбоо татвараа зөвхөн маш сайн чанарын өдрөөр төлсөн байж яаж дээд зэргийн чанартай өдөр зааж чадваа. Хөдөр нь хуурамч байж болох уу? Гэтэл би тэдэн дээрэмдэг үед нь хөдрийг шалга гэж тусгаал хэлсэн. Энэ олон жил уурхай ажилласан Купений эдгээр зайлт үнэнүүд жинхэнэ эсхийг ялгаж чадахгүй байна л гэж битгий хэлээрэй. Зөвхөн манайх л дээд зэргийн чанартай энэ эзэн хааны ордонд гүн сэтгэлдүүлдэг гэж итгэлтэй байна. Бид мочийн үлмийг зайлуулж чадахгүй байсан ч төлөвлөгөөгөө аажмаар хэрэгжүүлсээр байх бол ирээдүйд найдаж болно. Ирээдүй байхгүй. Юу гэсэн үг вэ залуу эзэнчээ? Хэдийгээр бид энэ удаад ялагдсан ч мочийн бүлэмээс ашиг олж чадаагүй ч эцсийн ноцтой хохирол амсахгүй. Шианы хувьд одооны бидний хурах нь утгагүй Купений эдгээр зайлт үнэнүүд түүнийг огт буруу үнэлжээ. Би эсэргүүцэж байна. Эцсийн та нар нэг нүдээр хоцсон хөдөрт асуудал байна гэх юм үү дээ. Та нар тоглоомоос гарлаа. Би Купенгийн паркуудыг зарлан хийж хуурамчуудаар ашиглан эзэн хааны орныг хуурамсан хэрэгээр мэдээлэхийг хүсэж байна. Яаж ийм байж болох вэ юм? Бид хөдрийг шалгасан энэ хуурамч байх боломжгүй. Дээрээс нь энэ хөдрийг их мөрний холбоо мочийн бүлэм зарсан. Яаж түнд асуудал байж болох юм бэ? Их мөрний холбоо ачийг бачаар авилах гэж бодоод Жинаны улстай мочийн бүлэмд урьд тавих гэсэн юм болов. Эсвэл их мөрний холбоо хуурамчаар үйлдэх техник нь бидний төсөөснөөс давсан юм болов. Тэгэхэд эцэст нь бид өөрсдөө урхинд нь орчихсон гэж үү? Бүү гой. Амаа мэдэрэй. Би өөрийгөө болон ажлаа яаж явуулахаа мэднэ. Би хэлсэн үгэнд эзэн болдог бүгд иймэрхүү муухай хэрэгт оролцоход жигшдэг. Хэрвээ дахиж ийм цуурхал драахыг чинь сонсвол их мөрний холбоо та нарыг бүгдийг чинь акулуудад хайрын бэлэг болон далай руу үнгүй илгэн шүү. Салбарын мастер хөдрийн байцаагчид өмнө ямар ч буруу зүйл мэдээлээгүй. Танд Купений банкуудыг асуух үндслэл бий юу? Би зүгээр л яриад байгаа хүмүүс нэг биш. Ямар үндслэгч бий юу гинэ? Мэдээж бий. Хамгийн өндөр чанартай хүдэн төмний өдөр ховор тэдний байгаа уурхайн баг зэрэг ковертер яаж 10,000 жин дээд зэргийн чанартай өдөр олж чадах юм бэ? Тэд өөр хүчнээс худалдаж авсан ч ийм дээд зэргийн чанартайг олж чадахгүй. Ахмад цав та болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв санамсаргүй байдлаар хуурамч хөдрийг эзэн хааны ордонд буцааж ачуулсан бол та даалгавар биелсэн гэж яаж тайлагнах байсан юм бэ? Би санамсаргүйгээр нэгийг нь зүслээ. Бүгдээрээ харцгаана уу?